Монголчуудын төрөө дээдлэгээс хүний эрх хоёр уруу хамааралтай гэж би боддог. Тэд бидний төлөө үйлчлэе гэж гуйж бидний татварын мөнгөөр залинжиж ажиллаж байгаа үйлчлэгээний талбар болохоос биш бидний дээрээ залдаг хаан биш юм аа. Тэгэд монголчууд энэ зүйлд төрөө дээдлэн гэдэг эрхээ бомблуулна гэдгийг ялгаж салгаж ойлгохгүй бид дарга ангийг бөөцсөөр байгаад дахиад нэвтэлж барахгүй дарангууллын ханыг босгож байгаа. Ингээд хуульч өмгөөлөгч Батялал таныг үгүй хэлнэ үү хэмээн орж байна. За сайн байна уу? Надад хэдэн минут байгаа лээ. За бид өнгө сая Чингэлтэй Сүхбаатар Баянжүрх эрүүгийн иргэн анх шатны шүүх дээрээс ингэж ирж ийн л та. Тэгээд бид нар бол 2003-4 оноос эрүүл нийгмийн иргэний хөдөлгөөн гэдэг. Тэгээд миний өөрийн үндсэн мэргэжил болохоор эрүүгийн эрхчүү цагдаагийн сургалт өгсөн. Тэгээд шүүхийг шудраг болохгүйгээр энэ Монгол улсад шудрагаас тогтохгүй гэдэг агуулгаар бол ингээд сүүлийн 20 жил шүүх засаглалыг шудраг болгох юмсаа гэдэг ийм агуулгаар л тэмцэл хийж байгаа. Зүгээр нэг иргэн гэж ойлгож байна. За тэг өнөөдөр энэ арга хэмжээ зохион байгуулж байгаа арчилсан номынхандаа за бас арчилсан номын хүний эрхийн дэд хорооны тэргүүн гэж боддог, захирал гэж боддог. Ганбаяр гэдэг бас нэг залуутай би бас хэдэн жилийн өмнө танилцчихсан. Тэгээ сүүлийн үед бол бас энэ хүний эрхийн чиглэлээр бол маш идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгээд энэ өнөөдөр бас ийм арга хэмжээ зохион байгуулад тэгээд үг хэлэх боломж олгож бас зохион байгуулагчид бас халуун баяр талархал илэрхийлье. За 1948 оны 12 сарын 10-ны өдөр бол олон улс одоо дэлхийн 1-2 дугаар дайн дөнгөж дуусаад тэгээ нэг 100 сая хүнээ хядсныхаа дараа дэлхийн улсууд нэгдсэн үндэсний байгууллага гэж байгуулад тэгээ нэгдсэн үндэсний байгууллагаас нэг 30 заалт бүхий хүний эрхийн түгээмэл тунхаглал гэдэг бичиг баримтыг баталсан өдөр юм байлаа. За тэгээ энэ өдөр бол бид нар хүний эрхийн өдөр гэж тэмдэглэдэг. За энийг бид нар зөвхөн нэг өдөр хүний эрхийн тухай яриад өнгөрдөг биш. Өдөр тутам 365 хоног тасралтгүй хүн эрх хэрэгжүүлээгөө эдэлж аюулгүй аз жаргалтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө бид нар бүгдээрээ анхаарч ажиллах хэрэгтэй юм шиг байгаа юм. За иргэдийн шудраг шүүх төрийн бас байгууллага өнгөрсөн хугацаанд нийтдээ 15,000 гаруй иргэдэд хууль зүйн тусалцаа үзүүлж 3,000 гаруй иргэдээр байцаан шийдэх ажиллагаанд оролцож олон нийтэд нэг 2,000 давхарцсан тоогоор 2,000 гаруй прокурор, шүүгч, мөрдөгч нарыг одоо хүний эрх зөрчсөн тухай олон нийтэд хэвлэлийн баг хурлыг 300 гаруй удаа хийж ингэж ажиллажээ. За ингээд ажиглаад явж байхад бол хүний эрх яагаад зөрчигдөөд идэх гэсэн шалтгаан нөхцөл бол үнэхээр сонирхол татсан. Хүн өнөөдөр хідэн хувцастай, хідэн оймстой, хідэн төвөрхтэй гэдгийг мэддэг мөртлөө хідэн эрхтэй гэдгийг мэддэггүй. Бид сүүлийн 2018 оноос эхлээд үндсэн хуулийн дугуйлан гэдэг төсөл хэрэгжүүлээд 21 аймаг 9 дүүрэг дээр бид нар одоо санам жижиг байгуулад нэг 130 суманд за нэг 100-аад хороодод нийтдээ 150,000 гаруй иргэдэд үндсэн хуулийн сургалт зохион байгуулсан. Сургалт зохион байгуулахын хажуугаар бид нар судалгаа хийсэн. Нийтдээ нэг 10,000 хүнээс бид нар судалгаа хийсэн. За төрийн албан багчид маань үндсэн хуулийг мэдж гин үү, хүний эрхийг мэдж гин үү? За улс төрийн намын гишүүд хүний эрх мэдж гин үү? Улс төрийн намуудад одоо үндсэн хуулийн мэдлэг байна уу? Гишүүдэд нь мэдлэг байна уу? За иргэд маань үндсэн хуулийг мэдж гин үү? Хүний эрх хэрэгжүүлээгөө мэдж гин үү? За шатны төрийн байгууллага, төлөөллийн байгууллагуудын төлөөлөгчд маань үндсэн хуулийг мэдж гин үү, хэрэгжилж гин үү гэсэн судалгаа хийгээд үзсэн. 90 гаруй хувьтай үндсэн хуулийг мэддэггүй гэж хариулсан. 10% нь мэддэг гэдэг байгаа мөртлөө мэддэг хүмүүсээс нь наривчлаад асуухлаар бас мэдэхгүй. Ерөөсөө манай цагдаа нар дунд 316 эрхтэй гэдээ яриад сууж идэг хүмүүс байж шээ. Тэгэхээр энэ юу вэ гэхлээр бид нар зүгээр онлын хувьд хүний эрх гэдэг юм хуулийн дээр биччихээд өдөр тутмын хэрэглээ болоогүй л байна л да. Тэгээ бид нар сургалт хийгээ явж байхад ард иргэдээс нэг бидний хийж байгаа ажлыг эсэргүүцэж байгаа юм уу? Одоо нэг дургуйчлыг илэрхийлж байгаа нэг юм эсэргүүцлийн хэд хэдэн агуулга байдаг. Хүн болгон хуульч биш юм чинь хуулийг хүн болгон мэдэх албагүй шүү дээ.
хүний эрх чөлөө гэдэг юмыг заавал мэдээд байх шаардлага байхгүй шүү дээ. Гэх мэтчлэн ийм зүйлийг ярьж байгаа хүмүүс байна. Бид нар улсын их хурлын гишүүдээс удаа дараагийн улсын их хурлын гишүүдээс бид нар ингэ судалгаа авч үзсэн. Би үндсэн хууль судлаач биш учраас үндсэн хууль надад хамаагүй. Хүний эрхийн одоо чиглэлээр би мэрэгшээгүй учраас хүний эрхийн одоо ийм сурчлагын сургалтын ажилд би хамрагт боломжгүй гэсэн хариу өгсөн сайд ч байгаа. Тэгэхээр энэ хүний эрхийн тухай ойлголт бол өнөөдөр онлын төдийд бид нар ингээд томьёолчод байгаа юм байна. А өдөр тутам хүн яг энэ ховц өмсөж байгаа юм шиг хэрэглээ болох тал дээр бидэрт ерөөсөө ямар соёл байхгүй байна л гэдгийг хэлэх гээд байна. Жишээлбэл Монгол улсын ерөн хэдийн хэлбэрээр өөрчлөлт хоног гаргаж болдгоо мэдж байгаа юм байна уу? Манай зааланд байгаа хүмүүсээс хариулж. Тэгэхээр энэ хүн эрхээ хамгаалах хамгийн анхны шатны бичиг үйл ажиллагаа бол өргөдөл гомдол гарах эрх байдаг. Гэтэл өнөөдөр манай төрийн байгууллагууд өргөдөл гомдол хүлээж авдаг төрийн байгууллагууд маань хэдэн хэлбэрээр ямар хуулийн дагуу өргөдөл гомдол авдгаа мэдэхгүй, манай ард иргэд ч гэсэн хэдэн хэлбэрээр өргөдөл гомдол гаргахаач мэддэггүй. Ингээд мэддэггүй хүмүүс хоорондоо мэдхгүй зүйлээрээ ингээд маргалтаад та бидний бас аз жаргалгүй амьдарч байгаа шалтгааны нэг үндэс нь бол та бидний өөрсдийнхөө эрх хэрэгжүүлэлд хандж байгаа хандлага бас их асуудалтай байна гэж үзэж байна. Тэгээ бид нар судалгаа хийж үзсэн та бүхэн харсан бол би 2007 онд хүний эрхийн онол гэдэг нэг юм ном гаргасан байна. Тэрийг та бүхэн бас судалж үзээрэй гэж бодож байна. Тэгээд хүний эрхийн тухай ингэж ярихлаар хүний гэдэг үг өөрөө монгол хэлэнд бусдын гэсэн утгаар илэрхийлдэг юм байна л да. Тэгэхээр хүний эрх гэдэг ойлголтыг хүн өөртөө хамааралгүй зүйл гэж хүлээж авдаг юм байна. Хүн ингээд бусдын юм гэхлээр чинь өндөө ерөөсөө анхаарал хандуулдаг юм. Миний боломж гэж ингэж өөрийн болгож хэрэглээний нэр томьёогоор зөв хэрэгжилж хүмүүст сурчлан таниулах дээр арай ингээд өөрчлөлт шинжилэл хийхгүй бол хүн 18 эрхтэй гэж амьд явах эрхтэй гэж ингээд хилээд байгаа мөртөө тэр нь яг бодит амьдрал дээр яаж яг хэрэглээ болох юм. Жишээлбэл хүний эрхийг дээдлэнэ гэж бид нар ярьдаг мөртлөө төрийн албан хаагчдаас бид нар хүний эрхийг дээдлэнэ гэж юу хэлээд байгаа ингээ асуухлаар тайлбарлаж чаддаггүй. Гэтэл чинь ерөөсөө ингийн хэрэглээ нь болохоор хүний эрх гэдэг чинь хүний хүндлэх тухай ойлголт байгаа байхгүй юу? Өргөдөл гаргасан бол хариуг нэг хүн харьцаж байгаа бол өөрийгөө танилцуул. Манай энэ цагдаагийн албаныхын шил хүний эрхэнд халдахтаа үндслээ тайлбарладаг. Цагдаагийн албаны тухай хуулийн дээр жишээлбэл өнөөдөр цагдаагийн албан багш хүнтэй иргэн хүнтэй харьцах юм бол ямар үндслээр яагаад харьцаж байгаа тайлбарлана гэж хуулийн дээр нь заасан мөртлөө би чамайг шалгах хэрэгтэй гэдэг ямар хуулийн дагуу шалгаж байгаа гэхэл зөрчлийн хууль гэдэг. Гэтэл цагдаагийн албаны тухай хуулийн дээр л цагдаа хүн бусдын эрхэнд халдах энэ боломжийг хуульчилсан байдаг. Гэх мэтчлэн ингээд бид нөгөө иргэд маань өөрсдөө дор бүрнээ шаардлага тавьж чадахгүй байгаагаас болоод бас төрийн байгууллага албан тушаалтнууд иргэдийн эрхийг зөрчих явдал их хавтгай байна уу гэсэн юм дүгнэлтэнд хүрээд байна. Ер нь аливаа хүний эрх хангаж гин үгүй юу гэдэг асуудлыг 3 шалгуураар тогтоод юм байна. Нэгдүгээрт нь хүний эрх хуульчлагдсан байна уу гэдэг асуудал. Хоёрдугаарт нь хүний эрх төрөөр хамгаалагдж гин үгүй гэдэг асуудал. Хамгийн чухал хүчин зүйл хүн өөрийнхөө эрхийг хамгаалах хүсэлтэй байна уу, зоригтой байна уу, зорилготой байна уу гэдэг асуудал юм байна. Тэгээ бид нар энэ 3 шалгуураар Монгол улсын нөхцөл байдлыг дүгнээд үзэхлээр Монгол улсад бол хангалттай сайн үндсэн хууль хүний эрхийн түгээмэл тооцоолол нэгдсэн үндэсний байгууллагын гишүүн гэдэг ингээд хүний эрхийг хуульчилсан байдал маш сайн байна. Хуульчлагдсан байдал сайн байна гэж би хэлэх гээд байна. За төр нь хүний эрхийг хамгаалж ийнө гэхлээр бүр үндсэн хуулийн дээр төр 19 дугаар зүйл дээр байгаа шүү дээ та бүхэн мэдж байгаа тийм төрөөс хүний эрхийг чөлөө зөрчигдөө тэмцэх хүндэгцэн эрхийг сэргээ хөдөлгөх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна гэж заасан. Иргэн бат ялалтын өмнө төр нь эрх хөгжлөө зөрчигдөхөөс хамгаалах хөндөгсөн тохиолдолд сэргээх үүргийг хүлээдэг мөртлөө манай төрийн байгууллага албан тушаалтан маань хэн байгаагаас шалтгаалаад хамгаалах уу хамгаалахгүй гэдгийг шийдээд байгаа нь манай тулгамдсан бас нэг асуудал болчиход байгаа. Нөгөө авилах хэл ахвал нөгөө нөлөөллийн асуудал. 3 дахь хүчин зүйл дээр хүмүүс эрхээ мэдж гэнэ гэхлээр 90% та эрхээ мэдэхгүй. Эрхээ мэдэхгүй байгаа учраас ямар эрхээ зөрчигдөж байгааг ч мэдэхгүй. Жишээлбэл би боддгийн скватрын талбай дээр бид нар эрхээ шаардаад маш олон тэмцэл хийдэг. Үндсэн хуулиар бариад тэмцээ гэдэг би зүйлийг бол байнга ярьдаг. Тэгтэл манайхан багш нар цалингаа нэмүүлээгээр тэмцээд байдаг. Тэнд эмч нар цалингаа нэмүүлээгээр тэмцээд байдаг. Тэнд худалдаачид нь банкны хүүг бууруулад өгөөч гэгээр тэмцээд байдаг. Эцээст энэ нөхцөл байдлыг үндсэн хуулийн дээр эдийн засгийн баталгаа гэдэг үгээр тодорхойлсон байгаад байдаг. Тэгэхээр бид нар жишээлбэл эдийн засгийн баталгаа гэдэг үгийг сонгоод тэмцэх юм бол өнөөдөр бид нар эдийн засгийн баталгаанд хангахдахгүй байгаа хүмүүс бүгд тэмцэх боломжтой. Төрийн албан хаагч нар эдийн засгийн баталгаагаар шаарддаг тэмцэж болно. Тэр худалдаачийн хүн чинь эдийн засгийн баталгаагаар шаарддаг тэмцэж болно. Эдийн засгийн баталгаа, нийгмийн баталгаа, хууль зүйн болон бусад бүх баталгааг төр нь иргэнийхээ өмнө хариуцахаар ийм үүр хүлээсэн үндсэн хуультай учраас бид нар үндсэн хуулиар бариад тэмцэх юм бол илүү амжилтанд хүрэх юм болов уу гэж боддог. Тэгэхээр өнөөдрийн энэ хэлэлцүүлгээс та бүхнийг бас тодорхой үр дүн түрээсээ
цаашдаа сая би бас одоо өмнөх илтгэгчээс сонслоо. Дүүрэг одоо хороо болгон дээр хүний эрхийн тэмцэгч гэдэг хүнийг сургаж бэлтгээд ингээд ажиллана гэж. Энэ нь бол үнэхээр таатай мэдээ байлаа. Бид ч гэсэн үндсэн хуулийн сургагч багш нарыг сум хороо болгон дээр бэлтгэхээр ингээд ажиллаж байна. Тийм учраас бүгдээрээ л хичээж одоо нэгдүгээрт өөрийнхөө эрхийг хамгаалах чадамжтай болъё, хоёрдугаарт нь мэдээж эрхээ мэддэг болсон бусдын эрхийг хүндлэх, дээдлэх, зөрчихгүй байх гэдэг ойлголттой болно. Гэх мэтчлэн ингээд энэ хүний эрхийг одоо бодит амьдрал дээр одоо бодитоор хангах хамгаалах ажлыг бол та бид нар л одоо өөрсдөө хамтдаа шийдэх ёстой байлээ. За харамсалтай нь бол гам баяр бат ялалт гэдэг хэдэн хүн орилол гэдэг. Энэ хэдэн хүн орилол энэ одоо яагаад юуны төлөө орилоод байгаа юм бол энэ нөгөөдөг чинь нөгөө юм аа л ярьж ийн гэх байдлаар ханддаг хандлагууд бол их байдаг. Тэгэхээр бол энэ соён гэгэрлийн ажил бол маш чухал байна. Тэгэхээр та бүхнийг бүгдээрээ соён гэгэрүүлэгч байгаасаа одоо эрх хөрчлөөгөө мэддэг байгаасаа үүнийг одоо түгэх энэ зааланд яригдсан яриаг цааш нь одоо түгээж нийтийн хүртэл болох тал дээр бол та бүхэн энэ үйл ажиллагаа цааш нь дэлгэрүүлж ажиллах хаа гэж бодож байна. Сая үүдээр ороод ирэхэд гам баяр маань хэлж ийн л да. Хэдүүлээ энэ чинь улс төрийн нам харгалзахгүй, улс төрчгүйгээр ярина шүү гэдэг. Мэдээж хүний эрх гэдэг асуудал бол улс төрийн асуудал байхгүй. Монгол улсын үндсэн хууль чинь ганцхан Монгол улсын үндсэн хууль гэдэг хууль байгаа шүү. Түүнээс арилжсан намын үндсэн хууль, ардын намын үндсэн хууль ч гэдэг юм уу, Ховд аймгийн үндсэн хууль гэж байхгүй. Тэгэхээр бүгдээрээ Монгол улсынхаа үндсэн хуулийн дээр нэгдэж Монгол улсын үндсэн хуулийн дээр 19 дугаар зүйл, 11 дугаар зүйл заасан үүргээ төр биелүүлж чадсан уугүй юу гэдэг дүгнэлтийг хийгээд эцэст нь үндсэн хуулийг өөрчлөх юм уу эсвэл одоо үндсэн хууль зөрчигчдийг өөрчлөх юм уу гэдэг. Ингээд нэг одоо нийгэмд хэрэгтэй байгаа өөрчлөлт шинжилтийг одоо нэгдсэн байдлаар зохион байгуулалтаар үр дүнд хүрэхээр ажиллахгүй бол одоо болохгүй байна. Тэгээ би өнөөдөр энд ирсэн шалтгаан бол одоо би бол арчилсан одоо холбооны бас гишүүн шүү дээ. Одоо Эрдэнэ дарагт 2009 онд ганц удаа цуг хоригдчихлаа. Тэгээ арчилсан холбооны хүн ч гэсэн арчилсан намын гишүүн биш. Гэхдээ ардчлалыг эхлүүлсэн хүмүүс бол ардчлалаа төгс гүйцэх ийм үүрэг байгаа гэж би ойлгож байгаа. Тийм учраас энэ заалнаас үр бүтээлтэй дуу хоолойнууд гарах бах, зохион байгуулалтын ажлууд хийгдэх бах. Үнэхээр хүний эрхийг хамгаалах чиглэлээр бодиттой ажлууд хийгдэх юм бол иргэдийн шудраг шүүх төрийн бас байгууллагын 10,000 гаруй гишүүд дэмжигчид та бүхэндээ нэгдэж хүний эрхийг хамгаалах чиглэлээр хамтран ажиллах бэлэн байна гэдгээ бол та бүхэнд мэдэгдэе. За ингээд анхаарал тавьсан явдал баярлалаа. Ер нь бол яриад байх юм бол маш их юм ярмаар байна. Өнөөдөр хамгийн ноцтой асуудал бол та бүхэн мэдж байгаа манай шүүх бол өнөөдөр дэлхийд байхгүй шүүх бол аливаа шийдвэрийг улсын нэрийн өмнөөс гаргадаг. Гэтэл одоо улсын нэрийн өмнөөс шийдвэр гаргахын тулд ард түмэн төр гэсэн хоёр субъект заавал хамтарч оролцсон байдаг. Дэлхийд дээр хоёр төрлийн шүүх байдаг. Англо-саксон их газрын системийн шүүх гэдэг. Гэтэл манайх аль нь ч биш төрийн нэрийн өмнөөс Монгол улс шийдвэр гаргадаг. Төр нь өөрөө улс төрчдөөс хамааралтай. Хуучин одоо манай ахмад бол мэдж байгаа тийм ардын төлөөлөгч гэдэг хүн таслах хэрэгтэйгээр зөвлөгдөх тасалгаанд орж хэрэг маргааныг хянан хилцэг эцсийн шийдвэрийг гаргадаг байсан. Тэгэхээр энэ шүүх тогтолцоо эвдэрсэн 92 оны үндсэн хуулийн хамгийн том гажуудлыг бол би энийг гэж ойлгодог. Хоёрдугаарт нь тэр ардын хэн шал хороо гэдэг байгууллага хяналтын байгууллага байсныг устгаад оронд нь хяналт тавьдгүй болгосон. Тэгээ 6 төгрөг дутаасан санхүүгийн ажилтан ял авдаг нийгмээс 6 тэрбум 6 их найдаар нь хулгайлсан хулгайч нараа яаж чаддгүй нийгэм рүү бид нар шилжчихсэн. Тэгэхээр энийг бид нар бас өнөөдөр засах ёстой. За хоёр дахь хамгийн том айхтар субъект бол прокурор. Өнөөдөр Монгол улс прокурорын засаглалтаа ус олчлоо шүү. Хэрэг үртгч мөрдөн байцаагч хүнээж дуудаж чадах. Өнөөдөр 500 прокурор л өнөөдөр хэнийг дуудах, хэнд эрүүг үүсгэх үү, хэнийг яллах уу гэдгийг шийдэд байна. Гэтэл үндсэн хуулийн дээр нь прокурорын байгууллага хяналтын чиг үүрэгтэй байгууллага. Гэтэл өнөөдөр бодит амьдрал дээр шийдвэр гаргаж болоод байна. Хэрэг үртгч мөрдөн байцаагч хинээс хараад тусаар хинээч нөлөөнд автахгүй ажиллах ёстой байж л хэрэг үрч мөрдөн байцааг зөвхөн санал гаргадаг хүн болоод үлдчихсэн. За өнөөдөр бас хамгийн чухал ярих шийдвэр өнөөдөр Тэмүүжин бас илтгэл одоо ирж тавих юм шиг байлаа. Би бол Тэмүүжинтэй санал нийлдэггүй асуудал бол өмгөөллийн харилцаа хуульчин эрх гэдэг асуудал байгаа. Одоо өмгөөллийн эрх гэдэг юм чинь хуучин социалистик юм нээлттэй байсан биш. Жишээлбэл сайн одоо шудраг иргэн багш хүн өмгөөлөлт хийдэг байсан байна. Итгэсэн хүнээс хуульчин тусалцаа авах боломжийг ингэж олгож ирсэн байна. 2006-7 онд эрүүгийн хэрэг хянах шийдвэрлэх ажиллагаанд мэргэжлийн өмгөөлөгч оролцох боломжгүй болов. Хэрэг тарьчлах шалтгаангүй этгээдийг өмгөөлөгчөөр сонгож авч болно гэж хүний эрхийг нээлттэй орхиж ирсэн байна. Гэтэл энийг өөрчлөөд лиценз гэдэг юмар өмгөөлөгчөөр барьцаалаад өмгөөлөгч нь өнөөдөр хүнээ өмгөөлөх үү лицензээ өмгөөлөх үү гэдэг ийм сонголтыг хийгээд хүнийхээ төлөө ажиллахгүй байгаамаа.
Тийм учраас бид нар хүнийг итгэлтэйгээр өмгөөлж чаддаг. Хэрэг маргаан болоод улс төрийн шийдэл гарсны дараа зоригийн хэрэг дээр тэр оюун цэцэг гэдээ өмгөөлж яриад байгаа юм шүү дээ. Эрүү шүүл тулгсан гэд хэвлэл мэдээлэл телевиз хараад байгаа яриад нэргсэн хойно ашгарав гэдэг шиг өнгөрсөн хойно одоо цов нөмрөх хэрэггүй гэдэг шиг эрхэн зөрчигдөд аль хэдийн ял шийдвэрлээ аваад дуусны дараа улс төрийн нөхцөл байдал өөрчлөгдөхлөөр манай хүн эрүүдэн шүүгдсэн штегээ яриа сууждаг өмгөөлж байх юм бол яг юм. Энэ бол одоо яг хүний эрхийг хамгаалах тал дээр чанаргүй өмгөөллийн ийм үйл ажиллагаа болж хувирж байгаа. Тийм учраас өмгөөлөл, хэрэг бүртгэлд мөрдөн байцаал, прокурор, шүүх гэсэн энэ дөрвөн байгууллагыг бид нэр засахгүйгээр өнөөдөр шүүх засаглалын шударга ёсны тухай ярих ямар ч боломжгүй юм аа. Тийм учраас одоо бид нар эрүүдэн шүүгддэггүй нийгмийг байгуулахын төлөө энэ шүүх засаглалын байгууллагуудаа үнцээр шинжилгэхийн төлөө та бүхэн бас ардчилсан намаас улсын хурл сууж байгаа гишүүдтэй одоо бас энэ үгийг дамжуулж өгөөрэй. Би одоо уул нь ингээл их хурлын гишүүдэд бүгдэнд нь шүүхийг ингэж шинжилмээр байна, хүний эрхийг ингэж хангамаар байна гэдэг аль болохоор л одоо өөрийнхөө судалсан одоо бичиг баримтуудаа өгдгийг харамсалтай их хурлын гишүүд мань хариу өгдөггүй. Өнөөдөр хүний эрхийн дэд хорооны дараагаар Эрдэнэ болд гэдэг хүн ажиллаж байгаа. Би сая тэр төргөн үйлчлэгээний цэг эрхлэгчдийн эрхэнд халтсан нийслэлийн засаг дарга Нямбаатрын хүчирхийллийн үйлдэлийн талаар би одоо ингээд арчилсан намын хүмүүс ардын намынхын хин гэхгүй би энэ хүмүүсийн эрхийг хамгаалаад өгөөч. Эрхэн зөрчигдөд байгаа байхгүй юу? Яг тэр түүч муухай сайхны тухай хэдүүлээ дараа нэрээ. Үнэхээр тэр түүч эрхлэгчид эрх байдаг юм уу? Байдгүй юм гэдэг асуудлаар ингээд хандхлаар өнөөдөр олон нийт наадах чинь түүч эрхлэгчдийг одоо буруутгаад байна. Тийм учраас одоо наадхан дээр чинь дуурч болохгүй гэсэн улс төрч хүртэл таарлаж байгаа. Тэгэхээр ашигтай бол хүний эрхийг хамгаална, ашиггүй бол хүний эрхийг хамгаалахгүй гэдэг байдлаар ханддаг хандлага хизээж байж болохгүй. Тийм учраас бид нар хүний эрхийг хамгаалах ёстой, хамгаалахдаа хуулийн дагуу хамгаалах ёстой. Хуулиар олгогдсон эрх хэрэгчлөөгөө хамгаалахын төлөө бид бүгдээрээ үгээ хэлж үзэл бодлоо илэрхийлж зоригтой байх ёстой л гэдгийг хэлмээр байна. За ингээд та бүхний өнөөдрийн үйл ажиллагаанд амжилт хүсье. Би бас ингээд нөгөө цагдаа шүүх прокурорын байгууллагууд дээр одоо дуудагдаад, дарамтлагдаад одоо ингээд одоо явдаг. Тэгэхээр одоо мэдээж би өөрөө сонгоод энэ амьдралыг сонгоод хүний эрхийг хамгаалах чиглэлээр ажиллаад миний одоо үндсэн ажил эрүүгийн эрхчлж учраас одоо хүний зовлон гүрдэг юм мэрэгжил сонгогдсон юм байлаа. Тэгэхээр энэ одоо нуруундаа үүрж байгаа ачаагаа бол одоо үүрээд тэгээ Монголын одоо олон хуульчдынхаа өмнөөс би бас та бүхнээс уучлал хүсмээр байд юм аа. Үнэхээр Монгол улсын хуульчид хариуцлагагүй байгаа. Үнэхээр Монгол улсын хуульчид эрх мэдэлтэй эд хөрөнгөтэй хүмүүсийн өмнө өвдөг сөхрөөд тэр нэг аархал гэдэг нэвтрүүлэг дээр гарч байгаа шиг одоо тэр нэг одоо тамхи одоо хөөрөглөөд ингээд өвдөг сөхрөөд гүйжидэг алтан аяг янз янзын эд хөрөнгөөр албан тушаал ингээ арилжаалаад явж идэг. Бүр 2 жилийн дотор хурандаа цол авчдаг. Ингээд ийм зүү бос зүйл бол яриад ах юм бол өнөөдрийн цаг хүргэлцэхгүй. Тэгэхээр одоо бид нар өнөөдөр энэ шүүмжлэлтэй асуудлыг илчилж ярихаас илүүтэй ирээдүйд яаж энэ шүүх хууль хяналтын байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болж нэг ч гэсэн хүний эрх зөрчигддөггүй байх нийгмийг байгуулах гэдэг тал дээр цөмөрөө одоо хамтраад ажиллаж байгаа гэж хэлмээр байна. За өнөөдөр бид нэг ингээл яриа сууж байгаа хаа нэг газар хэн нэгэн хүн хүнийг эрүүдэн шүүгээл сууж байгаа шүү дээ. Тийм учраас өнөөдөр намайг ч гэсэн сая ингээл шүүхийн танхимд шүүгчийн өрөөнд дотор надаас мэдүүлэг авахгаа сууж идэг мөрдөн байцаагч гараад ирсэн юм шиг. Шүүх хурал хийн гэж дуудчихад танд эрх үүргийг чинь танилцуулна гэдэг ингээ шүүгчийн хажууд ингээ зогсож идэг. Шүүгчд нөгөө энэ чи юу болоод байгаа юм гэхлээр чи одоо гарч ий гэж хэлж идэг. Бүр ингээд одоо үнэхээр юу гэж хэлэх аргагүй юм одоо дампуурсан цагдаа шүүх хууль хяналтын байгууллагын одоо нийгэм төлөөх үүргээ эс биелүүлсэн ийм харамсалтай цаг үед бид нар амьдарч байгаа. Тэгэхээр өнөөдөр бол олон улсын хүний эрхийн өдөр. Энэ өдөр цөмөрөө бас мэдээж одоо хүний эрхийг хамгаалах тухай, баталгаажуулах тухай сайн сайхан зүйлийг ярих ёстой. Гэхдээ бас саар зүйлүүдэд бид нар олж өвчнийхээ шалтгааныг олж иж бид нар эмчилгээгээ үр дүнтэй хийнэ. Тийм учраас би бол итгэдэг учраас 20 жил хүний эрхийн төлөө тэмцсэн. Би Монгол улсын шүүгч, прокурор, цагдаа нар итгэлтэйгээр хүний эрхийг хамгаалах цаг ирнэ гэдэгт би итгэдэг учраас өнөөдрийг хүртэл би ингэ явж байгаа. Тэгээд бас Ганбаяр найздаа бас дахин баярлалаа. Тэгээд бас ажилд чинь амжилт хүсье. Мэдээж хүний эрх нь одоо гарал үүсэл шашин шүтлэг одоо тэр эрхэлсэн ажил алба хөрөнгө чинээгээр ялгуурлахгүйгээр бүгдээрээ хууль шүүхийн эрхтгч учраас энэ эрхтгч байдлынхаа төлөө эрх хэрэгчлөөнийхөө төлөө цөмөрөө үгээ хэлцгээ үзэл бодлоо илэрхийлцээ энэ эндрийг өнөөдөр та бүхэн улаастал нь бодит үнийг яриад өгөөсэй л гэж хэлж байна. За баярлалаа.